Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Цэнхэр дэлгэцээрээ дахин уулзж байгаадаа баяртай байна. Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ дүрийн эрэлт гарцгаая. Хүүхдүүдээ та нар үлгэр мэдэх үү? Өнөөдрийн хичээлээр бүгдээрээ Петр Чон 2 симфони үлгэрийн хэсгээс сонсцгоё. 80 гаруй жилийн өмнө зохиогдсон уг үлгэрт дараах дүрүүд гардаг байна. Энэхүү дүрүүдийг доорх хөгжмийн зэмсгүүд хэрхэн төлөөлж байгааг ялхан сонсохыг хичээгээрэй. Үлгэрийг хөгжмөөр хэрхэн ярьдаг юм болоо? Хөгжимд аливаа дүрийг бүтээхэд аялгауны шинж төрх, өнгө аяс, хурд хүч, хөгжмийн зэмсэг нь чухал нөлөөтэй байх нэ. Саяны үдсэн дүрүүдэд маань өвгөн, муур хоёрын дүр гарсан байна. Өнөөдөр бүгдээрээ Даш Балбарын эрэл хүүхдийн жүжигийг үзье. Энэ жүжигт маань өгүүлэгч, нохой, дахиа, муур, эмгэн, өвгөн, ард шар үнэг, залт шар үнэг гэсэн дүрүүд гарах нэ. Бүгдээрээ тэгвэл энэ дүрд орж тоглох нь байна шүү. За тэгвэл дүрд орж тоглохдоо дууны өнгө, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнийг хамтд нь илэрхийлдэг болохыг анхаараарай. Бүгдээрээ одоо нэгдүгээр үзэгдлээ уншицгаая. Од мичид тэнгэрт үгж орой болж байна. Одоо хоёр найз минь тавтай унтаж амар. Би хашаа хороогоо манаж хонно. Намайг байхад халдах дайсан хар муу санаатан та хоёрт минь яагаад ч хор хүргэж чадахгүй. Их баярлалаа нохоо минь. За дахиад минь хоёулаа явж амрая. Хүүхдүүдээ хөгжмөө анхааралтай сонсоорой. Хөгжимд ямар дүр гарсан бэ? Аялгауны шинж төрхийг өнгө аясыг нь тодорхойлцгоё. Сайн байна хүүхдүүдээ. Та нарын сонссон хөгжимд хоёр дүрийг бид нар сонгон авсан байна, тийм ээ. За, муур дүрийг
кларнет хөгжим илэрхийлж гаргаж байна. Модон үлээвэр хөгжмийн зэмсгийн нэг болох энэ хөгжим нь өдөөвтөр дуурдаг. Флейт, гавой хөгжмийг бодох юм бол арай бүдүүн. Гэхдээ фагот хөгжмийг бодвол илүү нарийнхан дууралттай байна. Уг хөгжмийн зэмсгээр муурын явдал тэр хөнгөн гитж байгаа байдлыг дээрэс нь одоо яг муурын хөдөлгөөнийг илэрхийлж гаргахыг зорьсон байна. Харин фагот хөгжимд бол тухайн одоо жүжигийн өвөөгийн дүрийг илэрхийлж гаргажээ. Модон үлээвэр хөгжмийн баас үгийг гаргадаг энэ хөгжим өтгөн бөглүү дуутай бөгөөд зөөлөн аялгаутай хөгжим учраас өвөөгийн дүрийг илэрхийлэхэд илүү тохиромжтой гэж үзсэн байна. Өөрөөр хэлэх юм бол хөгжмийн зэмсгийн дууралтын өнгө аясвал тухайн дүрийг бүтээхэд чухал үүрэгтэй юм байна. Бүгдээрээ сая хөгжмөнд дүрийг яаж гаргадгийг сонслоо шүү дээ. Тэгвэл бидний үзэж байгаа эрэл жүжигт гарч байгаа дахиа нохоо хоёрын дүрийг яаж гаргах дүрд орж тоглоцгоё. Дүрд орж тоглохдоо дууны өнгө, нүүрний хувирал, үйл хөдлөлийг дуурайх нь шүү. За бүгдээрээ сонсъё. Юу сонсогдож байна вэ? Дахиад дуурч шүү дээ. За бүгдээрээ дахианы өнгийг дуурайж дуураарай. Чадах нь уу? Хамгийн гол нь дууны өнгө, нүүрний хувирал, хөдөлгөөн чухал. Дахиад яаж хөдөлдөг вүлээ? За нүүрний хувирлыг гаргахдаа дахиад бодоорой. Биеийн хөдөлгөөн. За тоглож чадчихна уу? За дараагийнхыг сонсъё. За бүгдээрээ нохоог сонслоо шүү дээ. Нохооны дууны өнгө дахианыхаас ямар байна? Бүгдээрээ нэг дуурайд үзтээ. За бас нүүрний хувирлаа мартав. Нохооны нүүр ямар байх вэ? Нохоо яаж хөдөлдөг вүлээ? Дахианаас өөр. За чи нэг нохоо болоод үзтээ. Бүгдээрээ дахиад нохоо болохдоо гол анхаарах юм юу вэ? Дууны өнгө, нүүрний хувирал, биеийн хөдөлгөөнийг илэрхийлэх нь чухал байна шүү. Тэгвэл өнөөдрийн маань эрэл жүжиг нь бидний өмнө үзэжсэн өгүүлэг үлгэр хоёроос юугаараа ялгаатай вэ? Хамгийн гол нь дүрд орох нь чухал байх нь. Бичгтээ үлгэр өгүүлэг маань хүүрнэн бичлэгийн хэлбэрээр бичдэг юм байна. Жүжиг бол яаж бичдэг юм байна вэ? Бүгдээрээ сурагчийнхаа 141, 142 дугаар хуудсан дээр харъя да. Жүжигийг бичихдээ харилцан ярианы хэлбэрээр цэг тэмдэг таслалыг маш сайн хэрэглэдэг юм байна. Бүтцэн тэгвэл ямар вэ? Үлгэр өгүүлэг маань яс эхлэл, гол хэсэг, төгсгөл гэсэн бүтцтэй байна. Жүжиг маань ямар бүтцтэй вэ? Үзэгдлээс бүтдэг юм байна. Тэгвэл бүгдээрээ гэрийн даалгавартаа 2 дугаар үзэгдлийг үргэлжлүүлэн бичих нь. Мөн 2 дугаар үзэгдлийг үргэлжлүүлэн бичихдээ 4-д орж тоглоорой. Өнөөдрийн хичээлд төвдөгтөд оролцсон хүүхдүүдтэй баярлалаа.